Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны төр хэлцээрийг эх 7 хоногт улсын их хурлаар сойрхон батална. Тухайн хэлцээрт төр хугацаанд нэгдэж 300 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг харилцсан татваргүйгээр арилжснаар Монгол Улсын эдийн засагт ашигтай эсхийг 3 жилийн хугацаанд дүгнэж цаашид сонгох хэсгээ шийдвэрлэх юм. Эх 7 хоногоос бол улсын их хурлаас Евразийн эдийн засгийн холбоонд болоод түүний гишүүн улсуудтай байгуулах. За энэ худалдааны төр хэлцээрийг бол сойрхон баталгаар бол байгаад байгаа. За манай байнгын хорогоор бол яг энэ асуудыг сойрхон батлах асуудыг бол бас авч хэлэлцсэн. Цаашлаад улсын их хурлаар энэ асуудыг сойрхон батлах хилцэх хэсэг асуудууд бол бас ингэ эслэгдэж шийдвэрлэгдэж явна. Ер нь бол гадаад орчныхаа энэ өөрчлөлтөд цогцсон бодлого явуулах ёстой. Тухайн үед тийм учраас ялангуяа гадаад орчин маш эрчимтэй өөрчлөгдөж байгаа энэ үед ямар ухаалаг бодлого явуулах вэ гэдэг нь бол тэр өөрөө үндэснийхээ аюулгүй байдлыг, улс орныхоо хөгжлийг тооцсон, үндэсний язгуур эрх ашгаа тооцсон тийм бодлого бол явуулах нь зүйтэй гэж. Тэгэхээр энэ 3 жилийн хугацаатай болохоор энэ 3 жилийн хугацаанд ямар үр дүнтэй байх вэ гэдгийг бид нар бол туршина гэсэн. Ингээд эерэг үр дүн гарлаа гэх юм бол бид нар энийг цааш нь сунгаад явна. Сөрөг үр дүн гарлаа гэхэд энийг зогсоох боломжтой. Ийм асуудал байна. Тийм учраас бол энэ үг бол би бол ялангуяа энэ Оросын холбооны улсад манай энэ хил нийлж байгаа манай энэ бүс нутгийн аж ахуй нэгжбүүд бол хоёр орн бол 30 хоногийн хугацаатай виз үз орчиж байгаа. Энэ үед бол аж ахуй нэгж байгууллага иргэд хоорондын бизнесийг хөгжүүлэхэд энэ тарифын хөнгөлөлт бол ихээхэн эерэг үр дүн өгөх болов гэж найдаж байна л да. Тийм учраас би бол улсын их хурл дээр энэ бол нэлээд сайн нууцтай хэлцэгтэй бол сойрхон батлагдах баха гэдэгт найдаж байгаа. За ийхүү Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны төр хэлцээрийг байгуулахаар өндөр түвшиндээ тохирсон учраас Монгол улс тус бүс нутагтай эдийн засгийн болоод бусад чиглэлээр харилцаагаа өргөжүүлж эрчимжүүлэх ёстойг судлаач нар онцоллоо. За энэхүү төр хэлцээр 3 жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Монголын бараа бүтээгдэхүүнүүд Евразийн зах зээлд борлуулагдаж экспортыг төрөлжүүлж чадах уу? Аль эсвэл эсрэгээр Евразийн орнуудаас орж ирэх татваргүй барааны урсгал үндэсний үйлдвэрлэлүүдийг шахах уу гэдгээс дараа дараагийн шийдвэрүүд шалтгааллах юм а.